Өнөөдөр би тавд үндсөөллийн баталсан төрийн талбайны талаар товчхон нэг 10-аад минутын нэг товчхон мэдээлэл өргөн төрийн талбайг бол 1992 оны 2 дугаар сарын 12-наас эхэлж эхэлсэн. Үндсөөллийн хүчин төгөлдөр талбайны хэсэг 12 дугаар зүйлийн 4 дугаар хэсэгт Монгол Улсын төрийн талбайны 3 хүнээс бүрдэн холсон 2 улаан өнгөтэй. Голын хөхөн нь Мөнх Бадрахын хөх тэнгэрийг бэлгэсэн бол улаан өнгөр Мандан Мадархан улаан гэж бэлэгдэг. Гэхдээ Мандан Мадархан улаан нь энэ коммунист орсондор мөнгө орсон гэж судахтай үүнийг тааварлшгүй. Хариултг онолууд нэр Монгол Улсаар хөгжил бүрэн эрт байдал бэлэгтэй төрийн сөрдөг талбай тамга дууллын нэг хэсэг юм аа. Төрийн талбайн дээр очиж тэр бол эхний нүрэн дээр шото тэр соём тэрмэн анх дугаар бүгд өндөргийн зануусаар 1686 онд бүтээсэн Ярихаараа соём усгийн дээдийн дээд хамгийн толгой өсгүүд нэг юм аа. Монгол Улсын төрийн талбайны өдрийг улсын хурлд 2008 онд төрийн талбай тэмдэг болсон. Монгол Улсын төрийн талбайны өдрийг тулгасан бол 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд ёслон цэцлийн парадаар төрийн өндлөлийн парад ёсны албаны ингэж мандуулдаг боллоо. Өнгө хэмжээний үед бол 2017 саналсан стандартын хэмжилтсэн арга 12-ны 2 дугаар сарын 29-нд MNS 6262 харьцан 2011 стандарт Монгол Улсын төрийн талбай ерөнхий шаардлагыг хангасан юм аа. Стандарт 2-1 зааснаа зориултын талбайд үйлдэх дүрслэг, оёх зурах, сийлэх, хэвлэх, хатах, наах, цоол бурлах, барлах, дажихуун хийж байгуулах, энэхүйс заавал мөрдөн гэж төрийн энэ үндсэн хуулиндаа тусгасан байдаг. Төрийн талбайг мандуулах болон байршуулах газар бол Монгол Улсын төрийн ордон төрийн ерөнхийлөгчөөрөө болон аймаг нийслэл сум дүүрэн хэсэг дарга ажлын өрөөнд зайвал байнга мандуулах ёстой. Мөн консулын байр гадаад олон улсын байгууллагын дипломат болон худалдааны бүрэн эрхлөлтөчнөр улсын хурал чуулган засгийн газар үндэсний аюулгүй байдал зөвлөлөн үндсэн хуулийн цэц бүх шатны шүүхийн хурлын Монгол Улсын ерөнхийлөгч улсын хурлын дарга ерөнхийлөгчд үндсэн хуулийн цэсийн албан тасалгаа. Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн бүх шатны засаг даргын албан тасалгаа. Монгол Улсын консул хэлийн нөлөөж хэлийн анги салбарын дарганы албан тасалгаа нь байнга байршуулна гэсэн үндсэн хуулинд тусгагдсан байдаг. Монголын анхны төр төгнөөгөр тогтолцоо наривчлалтай баттай нотлох олдоогүй орлоод байгаа шинжлэх ухааны нотлохоноос үзэхэд Китай улсын ланцан хэлбэр дүрс болон нар сарыг бэлдэж галыг дээрээ дахин ясна. Хүнүүгийн мод тушааны бол өглөөдөө нарандаа өдөртөө нарантай ингээд шөндөө саранд мөргөж мөнх хөх тэнгэртэй зайлбарж галыг Мандан Мадараадаг байсан. Илтгэх юм аа. Чингис хаан 1206 онд Монгол төрийн толгор төрийг байгуулж хүннүү уламжлалыг ирсэн 9 өлт цагаан дуу 9 өлт Манилгал төрийн их цагаан дуугийг босгон тагснаас эхлэн манай өвөг дээд хонгон шүтэн болж дээдлжсэн манай төрийн бас сүлд бэлэгтэйнүүд нэг юм аа. Богдхан Монгол Улсын үед бол 1911 онд Сэргийн тусгасан Монгол Улсын төрийн талбай бүтээгт баримт бичиг өгүүлэлттэй олон улсын дор цөм өөр талбай бидний Монгол бас өөрөө эсрэх эрх хэмжээ бүхийг илэрхийлж зохимоо гэмээр Монгол Улсын төрийн талбай ихээхэн ач холбогдлогч байсан. Албаны их газар мандуулалт дарах түрээтэй 105-ыг харьцан 280 см, дэвсгэр нь 70-ыг харьцан 210. Бага албан газар энгийн айлд мандуулалттай хүрээтэйгээр 50-ыг харьцан 60, дэвсгэр нь бага албан газар бол энгийн айлд мандуулах хүрээтэйгээр 50-ыг харьцан 60, дэвсгэр нь 30-ыг харьцан 3 хэмжээтэй байхаар заажээ. Хэлбэр нь босоо гонцгой дөрвөлжин голн дэвсгэр шар ичний хэсэг талд 3 улаан хэлтэй. Хэлний этгээс нь бусад 3 талд нь улаан өвөөтэй байх ба хөвөө нам хагас өргөн талбайны төв дундаа бадан тухай цэцэг бүхэй соём сүлдээ бам өсгийг тосгай мөргөлийн ном ламаа донгоо санжид тус ламаа дунд бичгээр дэвсгэр дээр уурлан талбайны төгсгөлийг 3 улаан хэлтээр дундад доод хум хэмээн майны өсг байхаар тогтжээ. Нэгүр төрийн талбайг мандуулах өдрийн тогш жил цагаан сарын шинийн 1-ээс 8 хүртэл хийсэх мөн майдар салах өвлийн бат орчлон өргөх зэрэг төрийн их баяршлын сүм хий төрийн яам аймгийн чуулгад цэргийн жанжны газар засаг ван гүн хам боцорж эрдэнэ чанартай хутагт хувилгаа тушаалан нам төчмөдийн газар хийсэхээр болгосон байна. Харин бүгд найрамдах Монгол ард улсын талбай 1924-с 1940 оны оронд 24 онд батлагдсан Монголын анх дугаар үндсэн хуулийн 49 дэх зүйлд бүгд найрамдах Монгол ард улсын төрийн талбайг тодорхойлж улсын тогтолцоо нь улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын цүл тэмдгийг оруулан үйлдвэр гүйцэл зохино гэмээ. Харин 1940 онд
Бүгд найрамдах 8 дугаар их хурлаар баталсан шинэ үндсэн хуулийн 93 дугаар зүйл бүгд найрамдах Монгол Орон сууг нэгийг ярьсан хоёр хэмжээний улаан өнгөөр эдээр үйлдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёрт бүгд найрамдах Монгол Орон улс гэсэн үсэгтэй байна гэсэн байна. Үнэхээр хуулийн заалтаар өрдөг болсон тугийн хэмжээнд зөв дөрвөлжин байсныг өөрчилж тэгш өнцөг гонцгой болгосон шинэ зүйл юм аа. Харин 1960 онд одоогоос 66 жилийн өмнө 60 он үндсэн хуулийн 91-р зүйлд улсын албаны тухайлдаа бүгд найрамдах Монгол Орон төрийн төлбөг улсын сүлдийн үндслийг бүгд найрамдах Монгол төрийн төлбөг улаан цагаар өнгөөр эдээр үлдэх ба 3 хуваас нэгэн хэмжээнд дунд тал нь зинхэр огторгой өнгөтэй байх ба түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Тэгэхээр ерөөсөө тэр үед ерөөсөө хөх тэнгэр мөнх хүчин доор гэхийн оронд одоо огторгой өнгө гэж бэлэгдсэн байна. Улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан давуу шуу буюу түүний доор алтан соён бүсэг байна. Далбааны өргөн урт хоёрын харьцаатай байна гэдэг. За ингээд манад хоём. За 1911 оноос ихэнх тоглосон Монгол улсын төрийн төлбөг бүтээх баримтчтай одоо ийхүү гаргасан. За иймэрхүү. За гэхдээ тэр одоо их Монгол улсын тэр одоо мөнх хөх тэнгэр дээр хөх хөнгөн дээр нар цар галыг бэлэгдсэн бол одоо монголчууд бидний бахархал одоо хамгийн өнө эртний одоо толгор төрийн маань хамгийн том одоо энэ сүлд мөнөөс мөн миний хувьд бол одоогийн сүлд бол яхав дажгүй синхрээ тэр хөхөө хувьд бол мөнх тэнгэр бол мөнөөсөө мөн одоо энэ огторгой удамж мөн бах. Гэхдээ тэр улаан бол миний хувьд бодлоор одоо коммунист улаан өнгө баг. Одоо мөнх энэ одоо Оросуудын дор оршихой гэж юм жоохон далд санааг агуулсан байх гэж би боддог. Наана бид нарыг галлан улаан гэж хэлж байгаач цаанаа бол тийм батгатай байх гэж би бас бодож ирсэн үе би. Яг төг талбайг бол өөрчлөл нээх буруудахгүй эн чин үндэстнийг мөхөөгдөх супер аимшигтай юу биш учраас төг талбайг бол би өөрчлөхийг бол жижигхэн юуг бол дэмжинэ. Давхарын төрийн сүлдээ бас өмнөгшгөө арай гоё аж ахуйж үйлдвэрцсэн юм бол бас арай зүгээр бахаа гэж би бодож байгаа. Тийм ээ. За тэгээ миний бодлоор бол юм байла. Өөрсдийнхөө бодлоодоо коммент бичээрэй. Баярлалаа.